Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн П сайн зориг нарын 37 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хилцэх асуудлыг хууль зүйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Хууль санаачлагч ашиглалтанд оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах, эрх үүссэн эсэх зөвшөөрөлд заагдсан нийтийн зорилттой орон сууцны зорилтоор барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх, эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хилцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх Иргэний хуулийн 145-ын 2 заасны дагуу орон сууц захиалгын гэрээ хилцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл нээлттэй байхаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг парламент цэгийн цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх үед Улсын их хурлын гишүүн Он Номин Чимэг улсын бүртгэлийн цахим санд оруулах мэдээллийн жагсаалт холбогдуулан боловсруулсан иргэний хуулийн төсөлд улсын дээд шүүхээс санал авсан эсэх олон улсын туршлага хуулийн этгээдийн эрх ашигыг хамгаалах зорилгоор урьдчилсан тэмдэглэгийг заавал хийх субъектийн талаар Улсын их хурлын гишүүн Эс Одон Туяа орон сууцны захиалгын залиланд холбогдсон компаниудыг хар жагсаалтанд оруулах зохицуулт байгаа эсэх хөв хүний нууцад хамаарах мэдээлэл ил болох эрсдэл үүсэх талаар Улсын их хурлын гишүүн Д Пүрэв Даваа Англи Австрали улсын туршлагыг судалсан эсэх барилгын компани тулгсан гэрээний нөхцөл барилгын салбарын төлөөллийн санал тоо мэдээллийн талаар асууж хариулт авсан болно. Түүнчлэн Улсын их хурлын гишүүн Ил Соронзон болд орон сууц захиалгын гэрээний хүрээнд анхаарах асуудлын талаар Улсын их хурлын гишүүн энэ алтан уяг хуулийн төслийг хугацаа алдалгүй шийдвэрлэх ёстой бөгөөд засгийн газраас цогцоор нь авч үзэн холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж Улсын их хурлд өргөн мэдүүлэх орон сууцны төслийн борлуулалтын тухайн төслийн бүтээн байгуулалтын ажил тодорхой хувьд хүрсний дараа эхэлдэг байх нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Да Цогтбаатар барилгын компаниудын хариуцлагын асуудлыг дээшлүүлэх Улсын их хурлын гишүүн Б Батбаатар Баярбаатар иргэдийг хохироохоос хамгаалах зорилгоор хуулийн төслийг яаралтай хэлэлцсэн баталга нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Б Тулга орон сууц захиалгын талаар үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх талаар засгийн газарт холбогдох чиглэлийг өгөх нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн О Номин Чимэг эрсдлийг зөв хуваарлж дундын хяналтын асуудлыг холбогдох хууль тусах нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Д Пүрэв Даваа холбогдох судалгаа тоо мэдээллийг гаргаж танилцуулах бүртгэлийн байгууллагын хариуцлагын асуудлыг тодорхой тусгах төрийн байгууллагын хүнд сурталыг анхаарах талаар Улсын их хурлын гишүүн Д Цогтбаатар хуулийн төслийг хилцэх явцад барилгын салбарын төлөөллийг оруулж хилцүүлэх нь зүйтэй талаар тус үг хэлсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 11 дахь хэсэг заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдээр санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 54.2% нь үзэл баримтлалын хүрээнд хилцхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, үл хөдлөх эд хөрөнгийн албан татврын тухай хуульд нэмэлт оруулах тухай, хаягжуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, хууль тогтоолын төслүүдийн хилцэх эсэх
хилцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.